Сайн байцгаана уу? За өнөөдөр түнхний тасгал. За тэгэхээр түнхний хөдөлгөөн за мөн түнхний одоо сунгалтын юм тасгалыг оруулъя. За ерөнхийдөө ингээд нэг хөлөө за хажуу талаасаа бол ингээд араа ардаа тулаад за ингээд жоохон аргашаа суугаад за тэгээ хөлөө нэг иймэрхүү нэг яг 90 градус шүү дээ. За ерөнхийдөө нэг юм 70 градус орчим ингээд нуглаад ингээд жоохон баг зэргийн алцаагаад ерөнхийдөө мөрний хэмжээний зайтай гэдэг шиг ингэж тавиад за ингээд суучих юм гэсэн үг. За би хажуу талаасаа ингээд араас хөлний маань байрал харагдах юм болоо гэж бодоод за ингээд хоёр тишээгээ хөлөө ингээд өвдөг юу ташаага ингээд түнхээ хөдөлгөнө гэсэн үг. За ерөнхийдөө яг газар хүрэхийг ингээд бодох хэрэгтэй. Яг энэ хоёр өвдгөө ингээд газар хүрэх хэрэгтэй. За тэгэхээр эрүүл өвдөг, за эрүүл ташаа бол яг ингээд газар хүрэхэд тийм асуудал байхгүй хүрнэ. За асуудалтай өвдөгчин асуудалтай за ерөнхийдөө түүх асуудалтай бол газар хүрэхэд хэцүү. За миний бол яг энэ талын түүх жоох асуудалтай байдаг гэж хэлсэн шүү дээ. Тийм болохоор ингээд доошоо газар хүрэхэд бол явж өгөхгүй яг энэ хүрээд ингээд гацдаг. Тэр яг тэр хүрсэн тэр газраа л хүргээл буцаад гэсэн үг шүү. Хүчлээд иж болохгүй. За тэр одоо энэ талынх нь өвдөг юу ташаа бол зүгээр байдаг болохоор яг ингээд газар хүрчихнэ гэхэд за нөгөө тал нь болохоор хүрдэггүй. Тэгэхээр яг та нар маань яг тэр хүрж байгаа цэг хүлтрээ ингээд чаахан зөөлхий ингээд ташаагаараа хөдөлгөнө гэсэн үг. Түнхээр. За ерөнхийдөө яг ингэж хийж явахдаа чэйжээ дагуулад хөдөлгөөд иж болохгүй. Яг цээж айл болох цэх байлгаад зөвхөн яг түнхээр л хөдөлнө. За тэгээ түнхчин хөдлөхөд мөн дагаад яг ингээд юу яах чинь нуруу чинь бас жоохон нурууны чинь сүүлийн үе бол жоохон яаж байгаа. Одоо төгсгөл жоохон ягаад ингээд энэ тийм учраас энэ жоохон энэ авч ингээд бүс чинь жоохон босно гэхдээ зүгээр. Хамгийн гол нь яг чэйжээ дагаж хөдлөж ингээд дагуулад ингээд чэйжээ ингээд дагуулад ингээд хөдлөөд ижлэхгүй ингээд яг чэйжээ цэх байлгаад хөдлөхгүй зөвхөн чэйжээ яг цэх урагшаагаа ингээд байлгаад яг ингээд за ингээд 20 удаа хийн. За миний хувьд бол энэ хөдөлгөөнүүдийг бол ихэнх нь дандаа хөвтчихэж байгаад хийдэг учраас их амар байдаг. За би та нарт өөртөө хөвтчихэж байгаад харуулъя. За жоохон иймэрхүү маягаар ингээд хөвтчихээ. За тэгээ би бол ингээд хийчдэг. Надад бол ингээд хөвтчихэж байгаа хийсэн их амар байдаг. Бүрээр сурцсан болохоор энэ ч надад их хөвтэйхээ. Сууж чад хийхэр жоохон эвгүй. Тэгэхээр та нар маань өөрсдийнхөө яг айл эвтэйхэн байдлаар ингээд тэгэрээ. За нэгдүгээрт энийгээ хийн. За ингээ 20 удаа хийчих. За хоёрдугаарт гэх юм бол за мөн ялгаагүй яг саяных шиг хөдөлгөөн чи яг саяных шиг. Ганцхан юу нэмэгдэх вэ гэхээр за мөн яг ингэчээд ганцхан юу нэмэгдэх вэ гэхээр буцаагаад хөлөө урагшаагаа ингээд түлхэнэ. Гэтэ хөлөө урагшаагаа түлхэхдээ үлмийгөө өөрлөгөө татаад өсгийгөө гадагшаагаа түлхэж өгнө. Тэгэхээр яг нөгөө артличийн бас шүрмсүүд чинь сайхан сунгагдаж байгаа. Тэр яг ингээд нэгсэндээ хөдлөн гэсэн үг. За нэг жоохон нэмээд хөдлөө. Миний энэ талын түүх муу учраас за энэ бол доошоогоо ингэж хүрдгвэ гэж би та нарт хэлсэн шүү дээ. Тэгэхээр ингэхдээ юм байгаа. Яг та нар маань яг тэрэн шиг ингээд өвчтэй байгаа юугаа бол яг хүрэх гээд гүрийгээд байж болохгүй шүү. Яг тэгэл за ингээ урагшаагаа жилээ буцаад за буцаад нөгөө тишээ дарлаа буцлаа. За буцаад хөлөө инглээ. За яг ингээ яваад байна. Мөн ингээ ялгаагүй энэ хөдөлгөөнийг за ингээ 20 удаа хийн шүү бас. Сайхан зөөлөх нь 50 хийгээрэй. Би бас бичлэг хийж байгаа болохоор бас хитрхи удаан бахаар зарим хүмүүс ч та намайг хурдлаач яас удаа ин гэдэр яас удаан тайлбарлдгийг эдэргэл ингээд загнадгийн шүү дээ. Яагаад би ч та заримдаа гялалзуулдгийн шүү дээ. За ингээд та нар маань хийгээр. Ерөнхийдөө түнх яг ийм байх юм бол 90 градус хавцаа байх юм бол яг түнхний зөв байрлал гэж хэлээд байгаа шүү дээ. Яг нөгөө би ингэж доошоогоо ингэж хараад ингэж хэрэгтэй. Яг энэ байрлалыг яг түнхний яг зөв байрлал. Би яг энэ байрлалаар л одоо нэгсэндээ би нэг бас түнхний дасгал оруулж ирсэн да яг ингэ хөдөлтөө гэдэг ингээд нэгсэндээ яг ингэж хөдлөнө гэсэн. Тэгээд яагаад дээшээ хараад би хөвтөж байгаа юм бэ гэхээр зарим хүмүүс маань нөгөө өвдөг муутай хүмүүс маань яг энийг бас ингэж хийж чадахгүй байна. Өвдөг нь өвдөөд
За ингээд хэцүү байна гэдэг ярган захир өвдөг гайгуунууд нь бол яг ингээд хөдлөн заяа. Яг ингээд урагшаага хоншоо. Одоо нэг хөөрхөн хүүхдүүдийн хөлд орохоос өмнө нэг мөлхөж эхлэхээс өмнө хөлд орохоос гинэ мөлхөж эхлэхээс өмнө нэг ингээд хөөрхөн онгоноод идэг штэ ингээд нэг доороо ингээд урагшаага ингээд хөшөө ингээд хөдөлгөөл тэгэл ингэсэн хөдөлгөөн хийгээд идэг да хүүхэд. За яг тэгж байгаа хүүхэд яг мөлхөж эхэлдэг. Тэр хөдөлгөөн бол яг энэ түнхээ одоо хүчтэй болгож тэр түнхний хөдөлгөөнөө сайжруулад нэгсэндээ хүүхэд яг одоо мөлхөж эхлэх тэр бэлтгэлээ хангадаг гэж байгаа байхгүй. Яг мөлхнөө гэдэг маань түнх жинхэнэ ажиллаа ороод яг түнх ажиллаа хийх гэдэг нь шүү дээ. Тэр бэлтгэлийг хангаж байгаа гэсэн. Тэрэн шиг нэгсэндээ яг энэ хөдөлгөөнийг ингэж хийнэ гэсэн. За өвдөг гайгуусууд маань бол яг ингэ хийчихээрэй заа ёо. За ингэ мөн 20-30 удаа сайхан. Тэгээ ингэ аргашаа суугаад буцаад ингэ. Энэ бол яг түнхний зөв байрлал. За өвдөг муутай хүмүүс нь бол миний сая хэлсэн яг дээшээ хараад ингэ хөвтчих. За тэгээд өвдөг чинь бас ингэж яг сайн нугарч өгөхгүй байгаа яг хамаахгүй яг тэр хэлбрээрээ ингэж ячаад. За одоо яг харин тэрэн шигээ ингэ урагшаага хөлөөд төлөхөд буцаа яг саяных шиг тий. За яг ингээд хөдөлгөн заа ёо. Нэгсэндээ ингээ яг ташаага хөдөлгөд байгаа гэсэн ингээд. За тэг болж өгөл ингээд дэше харж хөвтөж байгаа тохиолдолд яг нөгөө 90 градус те яг эн чин 90 градуст очих. Тэр байрлалдаа л авчиж өгөхийг бодоорой. За ёо болж өгөл яг өвдгөө татаад ингээд хөлөө. За тэг ташаа муу бас түнх муутаа бас ийшээгээ явж өгөхгүй энэ цээж рүү ч ойртож өгөхгүй. Тэр яг энэ тэр 90 градуст очихоор яг тэр байрлалдаа авчиж өгөөд буцаагаад хэрлүүл ерөнхийдөө төхүүлнэ гэсэн үг шүү. Ийм байсан ч одоо хамаахгүй. За ерөнхийдөө болж өгч жоо ингэс ойртуулаад. За яг ингээд нэгсэндээ хөвтөж байгаа л ингээд хийж болно. За хөлөө заавал өргөөдсэн ч болно, өрөхгүй ч байсан болно хамаахгүй. За яа. За тэгээ болж өгöd бас энэ нөгөө хөлнийхөө өсгийг гадагшаад лэхэд үлмийг өөрлөгөө татаад тэгэхээр бас мөн яг артричийн шүрмсүүд бас ингэж сайхан сонголт мэдрэгддэг байхгүй. Тэгэхээр яг энэ хоёрыг ингээд цуг ээж юм бол бас нэг сумаар хоёр тулаа буудна гэдэг шиг бас сонголтоо яг явчихж байгаа байхгүй. Тэр яг ингээ хөдлөөрэй. За ойлгомжтой юу. За одоо хөдөлгөөнөө яачихсан одоо сонголт. За тэгэхээр ихэнх бас түнх бол ерөнхийдөө бас энэ түнхийг хөдлөгдөг энэ булчингууд ийм бас нөгөө зангирал те чангарал эдрээс яаж байгаа гэхээр тэднийг бас сайхан суллахын тулд бас л сайхан сонголт уян байлгахын тулд сонголт хийнэ. За тэхийн тулд эхлээ сайхан ингээ хөлөө яг ингээд нэг хөлөө өвдгөн дээр ингээ тавьчихж байна ингээ. За одоо ингэж за ийшээгээ дарлаа. Яг энэ тавьсан энэ юугаа ингээд эренлүүгээ дарлаа. За мөн яг энэ тохиолдолд чээж дандаа сайхан чигээр нь чээж дааж ингэж эргүүлэхгүй шүү. Яг чээж цэх айл болох баг чээж эсрэг зүг рүүгээ ингэж толгоогоо харуулад нүдэ харуулад ингэж эсрэг рүү дарахыг багчаагаарай. За чээж эсрэг рүү. За тэгээд энэ өвдгөө одоо ингэсэн байгаа энэ өвдгөө жоохон ингэ татаад өг. За тэгээ ингэ эсрэг харлаа. Өвдгөө жоохон доошлуулаад татаад өглөө. За тэгэхээр яг энэ сайхан түнхний чинь яг энэ хавар ингэ сайхан сунгат мэдрэг. За ингэ сайхан 1 минут ч юм уу те. За сайхан ингэ гэсэн. За энийгээ айлуулах ингэ дарж хүчтэйгээрээ. За мөн түнхч өвдөж байгаа доош явахгүй. Миний энэчээ одоо энэ түнх гайг учраас энэ бол доошоо баг хүрнэ. Тэрүүл гайг учраас нөгөө тал нь жоохон асуудалтай учраас. За одоо ингэ байж байгаа тийм үү? Одоо ингэ байж байгаа юм чи яг буцаад одоо эсрэг зүг рүүгээ яг нөгөө төрөний хөдөлгөөн маань байж байгаа. За эсрэг зүг рүүгээ нөгөө юугаа дарна ингээд. Эсрэг зүг рүүгээ хөлөө дарлаа. За тэгэхээр чи яг нөгөө эсрэг юунд чи мэдэн энд чинь за ингээд бас мөн ялгаагүй нөгөө юун дээр дарж өгнө. Нөгөө энэ өвдгөн дээр нөгөө талынхаа өвдгөн дээр дараад за тэг эсрэг рүүгээ ингээ хар.
Нааман л ялгаагүй. За ингээ бас л 1 минут хэвтэн. Яг ингээд миний энэч залын түүх бол асуудалтай учраас ингэж яхаар айгүй гоё сайхан сонголт мэдрэгдээд нэг сайхан болдгоо шүү дээ. За нөгөө хөлөө мөн ялгаагүй яг бас ингэж тавьчихаад яг түрүүний шиг ингэж нэг тал руугаа ингэж дараад тийм үү. За ингэж дарж итэн нөгөө юугаа бас эсрэгээрээ. За тэгээ мөн нөгөө тал руугаа тий энийга мөн яг дагуулад нөгөө тийш. За ингээ яг ингээ хоёр юугаа. За ингээ хоёр хөлөө нэгшинтэй ээлжлээд ингэж яах нь шүү дээ. За тэгэхээр чин дандаа энэ түүхний чи энэ яг юугаар чин сайхан ингээд сонголт мэдрэгдэж байгаа яг энэ хэсгээр чи ингээд. За ингээ хоёр талаа хийснийхаа дараа одоо за ингэж хитчихээ. Одоо энийгээ ингээ аргашаад татна энэ хөлөө. За ингээр чи яг энэ урдлын чи энэ одоо цав тэгээ энэ урдлын чи энэ булчинтэй за энэ сайхан сонголт мэдрэгдэж байгаа. За ингээ хитэн. За мөн л ялгаагүй 1 минут ч юм уу тий. За данар маань тэгээ өөртөө сайхан ингээд. За одоо бас л ялгаагүй нөгөө талдаараа ингээ хоёр хөлөө ээлжлээ. За ингээд би бол тавчлаад хийж байгаа шүү. Та нар маань өөрсдөө. За ингээд аль болгосон аргашаагаа татаж өгөөрэй энийгээ заа юу. Яг нуруугаа сайхан тэгшлээд сих. За тэгээ энийг аль болох энийгээ сайхан аргашаагаа татаж өгөх тусам эн чинь илүү сайн сонголт мэдрэгдэнэ. Ингээд сайн аргашаагаа татаж өгөөрэй ингээд сайн. Ингээд сайн татаж өгөх юм бол эн чинь сонголт мэдрэгдэнэ. За нэг ийм тасгалыг өнөөдөр оруулаад